Сайн уу? Сайн. Заавал өмнөсөн хичээлдээ хөгжлийн ялгаас үзүүлсэн тийм үү? Заавал бүгдээрээ хөгжлийн холбооч хөгжингүй ба хөгжихгүй орж байгаа тийм үү? Заавал дараа хөгжсөн улсуудын бүгдээрээ за хөгжихгүй орнууд дээр хөгжихгүй орнууд дээр англи хэлчих. За ингэж ангилсан 3 улсыг яах вэ? Дөрөвдүгээр энэ англитэй биш юм байна. За нэгдүгээр агаас за. За хэд улс Америк нэгдсэн улс, Монгол, Япон, Оросын холбооны улс. Монгол, Япон, Оросын холбооны улс. За эдгээр зөв үгсэн үү те? Зөв. За тэгвэл за дараагийн дөрөв улс юм. Ган, Солонгос, Австрали, Малайз. Ган, Солонгос, Австрали, Малайз. За бичсэн үү? За бичсэн үү тийм үү? За өндөр байлыг хоёрдороо. За дараагийн дөрөв улс. Эхний хөдөлгөөн бүгд Солонгос улс байсан тийм ээ? Дараагийн Хойслон улс, Арслан улс. Ажил бичсэн үү? Тийм. За дараагийн гурав улс Катар, Бразил. Катар, Бразил, Индонез. За эдний яг сүүлийн 3 сар бүгдийг хөгжихгүй орноор бичсэн байна. Жишээ. За нэгдүгээр. Өөрөөр дачих юм тийм ээ. За хоёрдоороос. Юу, газрын баялаг. Газрын баялаг зөөс баялаг тийм ээ. За 2000 жилийн өмнө тэмдэг бол хамгийн өндөр хөгжиж авах гэсэн бэ. Харин одоо яасан бэ? Баруун орнууд болон Хойд Америк орнууд эдийн хөгжлөөр илүү давж төрүүлсэн юм байна. Эдгээр орнуудын хөгжил төрөөс хүчин зүйл нь юу вэ? За эдгээр ажил өдөртсөн байна. Ажил өдөртсөн гэж. За танаа өвөлдөө соёл боловсрол нь илүү хөгжсөн. Зөв сайн. Тэр соёл боловсрол нь илүү хөгжсөн байна. За дараагийн Монгол улс тийм ээ. За ингээд улсуудын мэдээллийг би тарааж өгнө. За. Япон тийм ээ. Япон. За тэр өвлсөн цаасан дээр хоолтойгоо үндсэн юу жишээ байна шүү. Цаасан дээр нөгөө 3 үндсэн шалгуур дээр тийм ээ. Хараач. Хана. Монгол. Монгол. За. Үжид ямар өсөлтөд төлөвлөгийг яах вэ? Та одоо үндсэн цаасан дээр чи маа бас нэг ус гэсэн үг шүү тийм ээ? Нэг байна.
Bardzo są 4 zdania. Odcień za rok sobie 그날 닭갈비 무슨 조합이 들었거든. 한국에 있지. 그럼 이런 것은 이런 샌드위치. 우유? 짠.
비슷한 문자가 보여요. 지금 뭐예요? 진짜 쓰는 줄 안 했다. 이런 거 먹고 시키지 없고. 자, başlayalım. Var yapalım. Тэгээд үнэхээр япон инглиштэй токио. Тэгээд наасан чинь таваа Америк хэлсэн Японоос надад моtivашн авдаг армийн юм гэсэн. Тэгээд Японоос орсон хавтар чиглэл тэгээд энэ багт ингэж харж байна. Тэгээд энэ сайхан бүр одоо цэцэг болон доод юм гэсэн ашигтай бүр ахад нэг. Японоос тэгэхээр хамгийн өндөр түнш ингээд цэвэр усны багтаагаас болоод юу одоо цэвэр усаа дахин мочоо энэ төлөв усудаас өөрөлдөж тэгээд Катарын хэмжиг өргөх хаан буюу юу эзэн хаан буюу халифа тодорхойлдог. Тэгээд нефт болоо одоо байгалийн хийгээр баялаг байгаа. Тэгээд боловсролын өвөсөн юу амнаад байгаа. Тэгээд бүгд нь одоо нэг анги 11 Заахнаас Катар улсын гадаад үзээ. Катар улс. Катар улсын. тэгвэл Арабиа. За. Гаас нь гадагшаа байхад кодтой ойлгох. Дайсан юу байхад үүсэж
баялаг багтай өчигшин төгс баг. Тэгээд далаа шууд гацтай. Гацтай байдаг. Тэгээд ухаан хүмүүсд их учир дотоодын нэг битгий бүр болохоор баг нэг хүндээ оногдох нь одоо тэр тоонлохоор 1810 ам доллар байдаг. Ам доллар байдаг. Тэгээд нийслэл нь болохоор Акра хот байдаг. Тэгээд ерөнхийлөгч нь болохоор Жон Арта нийс гэсэн хүн байдаг. Тэгээд газар зүйн талбай хэмжээний болохоор 238,538 км квадрат метр. Ганс мөнгөн тэмдэг буюу мөнгөний зүйл болохоор ганс хэд гэж байдаг. Албан хэлний англи гэвч болохоор 45.3% болохоор Акра гэдэг. Тэгээд цагийн бүсэнд замын хөдөлгөөнд баруун утасны төвийн нэмэх 233. Тэгээд гадаргын усны 3.5%. Гансын өрөөнд болохоор freedom and justice буюу эрхчлөө ба шударга ус байдаг. Ган гэсэн үг нь болохоор дайчин гэсэн. Тэгээ Ганаас болохоор Их Британаас 1960 оны 7 сарын 1-нд болохоор одоо тусгаарлагдсан байлгаа бид нэр. За баярлалаа. За нийслэл удаан батар нийтийн талын өмнөх 209 он Монголд анхны төр тус энэ болсон. Нийт хүн амын тоо болохоор 2,930 мянга тонн. Тэгээд гадны хэмжээнд 1,564,116 км квадрат. Тэгээд мөнгөний эзэмшилтэй тотал нийт хүн багтахаар 36,620 доллар. Тэгээд гадны байр наастай төстэй баталгаа ерөнхийдөө чинь хойд руу бичсэн дээр тутахны дараа тэгээд 100 градус 47 минут минутаас 119 градус 57 минутын хооронд байдаг. Тэгээд Монголс нэг хүүхдийн боловсрол зорилтыг төсөв нь болохоор 140 доллар. Тэгээд аян төгөлт нь болохоор 30-40 үг. за хамгийн олон одоо даалгаврыг үүсгэж хийсэн баг яах вэ? Өглөө зөв бүтээсэн баг одоо өдөр байранд орно гэсэн тийм ээ тэрүүл гэсэн. За тэгэхээр бүгд багууд яасан сая бүгд хичээлээ сайн заасан тийм үү? За тэгэхээр дөрөв баг дөрөв гарч дөрөв баг гişэрж энэ хасаас нэг зүйл сорож авнаа. Одоо шинэ нэртэй усадаас нэг л ам гэсэн нэг гişэн гарч ирд. Хөгжмөө англи юм шинээр ажуулсан орсоор татвараас сонгож авч осоллоо. Харин хөгжмөө орны буурай ангиас Монгол улсаас сонгож гişээр хийсэн тийм ээ. За бид нар зөв хийсэн байраа буурай болсон юм тийм ээ өдрийн хараа тийм төхөөсөн үг. За Монгол улс Төв Ази орн тийм ээ. За надад гарцгаа. За Монгол улсын хөгжлийн үзүүлэлт нэ. За зөв бичсэн байна. Саний өдөө зөв байна уу? Эдгээр хацаж үзүүлээ тийм ээ. За парламент засалтаа бүгдээр болсон тийм үү? За хүн дэвшлээс 67 жил насан туршийн бичгийн үсгийн төвшин 97.8% их оны байдлаар гэж байна. 2014 оны байдлаар үзүүлэлтүүд байна тийм үү? За нэг хүн дотоодын нийт бүтээгдэхүүн 3627 ам доллар тийм үү? За хүний хөгжлийн эсрэг хэд гэж чинь? За 235-аас 100 доллар чинь тийм үү? За чинь гол салбар нь нийтлэн болоочих уу? Гадар төрөл олборлох хажуу үйлдвэр тийм ээ? За энэ Монгол улсад хөгжлийн жигээ байна. За энэ дээр оруулсан зураг байгаа. Уул уурхай олборлох үйлдвэр болон барилгын зураг. За одоо Монголын одоо аж ахуй байна тийм ээ? За энэ аж ахуй одоо гол салбар тийм үү? За Японы. Японы танаа өдөр авсан тийм үү Японы. Тийм ээ. За Японы хөгжлийн үзүүлэлт байна. За Зүүн Ази орнд харцлаа. Газрын хэмжээ 377,444 км квадрат байна тийм ээ. За үндсээр таацлагатай гэж тийм үү? За ахуйн тоо гэдэг чинь. За 960 сая гэж тийм үү? За нэг хүн дотоодын нийт бүтээгдэхүүн 34,362 ам доллар тийм үү? За хүний хөгжлийн хэсэг гэдэг. Дэлхийд 14 байранд орж байна тийм үү? Ямараас тэргүүлдэг вэ? Дэлхийн хүний хөгжлийн хэсэг
Норвег Норвег бас тэгвэл тийм үү. За ачийн голос салбар Японы одоо ажил бүрдсэн бол үйлчлэгээ өргөл хөгжсөн орн байна. За Францаас хэд чинь 82 жил чинь тийм үү. Донос асалтаараа дэлхий тэргүүлдэг юм. За бичгийн үсэн 100 байна тийм үү. Насан турш бичгийн үсэн 100. За Японоос яг сайн үзүүлдэг тийм үү. Дайрам графаар үзүүлэгдсэн юм тийм ээ. Эндэр за фестивал сайн. За одоо Японоос одоо Токио хотын шөнийн байна. За энэ зэрэг болсон шалтгаан дэлхийд Японоос робот үйлдвэрлэлд электроныг тэргүүлдэг тийм үү? Японоос тэргүүлдэг болохоор энэ роботын зэрэг болсон байгаа шүү. За дачос ганс тийм үү? Ганс. За гинэ болон дөрсөд далаад арцтай тийм ээ? Нис нака. За ганс хөгжлөө үзүүлэлт тийм үү? За бараа орно. Гадар утгийн хэмжээ 238-538 км/квадрат гэсэн тийм ээ. За тийм ээ. Засаглалын хэмжээ. Эргэлзээ засаглалтаа. За энэ үзүүлэлт хэд вэ? 1 хүн бодоход бүтээгдэхүүн $1810 тийм үү? За эдгээр сайн бичсэн байна тийм ээ. За ачийн голос салбар нэмж. За хөөмөн голос асалтны 65. Японоос ямар маш бага тийм үү? Маш бага. За энэ Ганас хөгжөө нэмж одоо панатын хөлн юм байна тийм ээ. За Ганас яг хот тийм үү? Хотын дөр гарагчаа нэг хэсэг нь. За энэ одоо яасан бэ? Нэг боонд яг хөлөөр өгч тийм гадна гэсэн. За энэ соёлоор байсан. Ганас тийм үү? За одоо нэг Ганасын сурагчаас суралцж байгаа орчин байна тийм ээ? Ямар орчин суралцж байгаа харж тийм үү? За ширээ санхи юм байна уу? За бид нар ямар ширээ санхтаа сурч байгаа бэ? Тэр бид нар ямар орчин суралцж идэг вэ? Маш цэвэр орчин бид нар суралцж чинь тийм үү? За энэ дөрвөлт хийдэ. Нэг ширээ мэдээ өгсөөж 4-5-аас авцсан тийм үү? Супер. За энэ болохоор ширээч гэсэн үг шүү дээ зарим газараа. Ширээ авах өргөндөр тавьчих чинь тийм ээ. За Ганаас амьдрал авчихна. Одоо хангуураа юм тийм ээ. За дараа ажил өдөрсөн орны шинээр ажил өдөрч байгаа орн Катар болсон тийм үү? За Катар болсон. За гадар зүүн байрлал нь тийм ээ. Персийн булангийн орн. За Катараас хөгжиж үзүүлэлт байна. За баруун даас гадар зүүн хэмжээ хэд чинь 11,437 км/квадрат тийм ээ. Засаглалын хэмжээгийн ганцлалтаа хөөмөн тоо 1,800. За тэр эдний сайн ирсэн мөн тийм үү? Хөөмөн тоо ирсэн. За нэг хүн гэдэг чинь орлон. За $800 $81,000 яах вэ? Нэг хүн ногд чинь тийм үү? Тэр энэ үзүүлэлтээр хин ямар вэ? Маш өндөр дэлхийд тэргүүлж байна тийм үү? Катараас. Дэлхийд нэг хүн бол үзүүлэлтээр тэргүүлж байна. Яагаад? Хуан цөөтэй шүү дээ. Хуан цөөтэй гараад өндөр бүтээгдэхүүн яасан байна. Энэ өндөр авчихсан юм тийм ээ. Өндөр дэлхийд тэргүүлдэг гэсэн үг. Тэр хамгийн баян орнод тооцогддог гэсэн үг тийм ээ. За 76 жил бассан тийм ээ. За 100 биш таригдсан байна. За Катарын Доха хот нийслэл нь Доха хот харагдж байгаа байдлаа. За бас тэнгэр байгаа зөндөр байрлал байсан тийм ээ. За энэ совдон арлан тийм үү? Арлын өвдөг арал байгуулга хийсэн. За ингээд хувийн нэг онгоцсон. Катар авсан нэг иргэн тийм ээ? Хувийн онгоцны хүнийх нь.
За одоо бүгдээ саяны улсын хөгжлөс өдөөсөө явуулдаг тийм үү? За одоо тэгвэл тухайн улсуудын хөгжил түүхэн талаасаа юу нөлөөлсөн байна? Газар зүйн талаасаа юу нөлөөлсөн байна? Тийм үү? Танаа болсон юм. За улсын нийгмийн талаасаа юу нөлөөлсөн бэ? Бүгдээрээ төвшөөр ярилцъя. За түүхэн талаасаа юу нөлөөлсөн бэ? За жишээ нь түүхэн байдал нь юу вэ? Газар зүйн байдлын юу гэдэг өөрөөсөө багаар ярилцдаг. 하나님 찍어보세요. 일편 들어오시, 밑에 상승 들어오시, 거짓 들었으면 우친 들어오시, 어른서 없을 때 지시 같은 것들이 얘기했지. 자니들 옆에 없을 때면, 나 옆에 없으면 무슨 작가니요? 나더라고, 자. Оросноос юу далаа энэ юу цаасаа усаар тэгээд энэ сар газар байдлаасаа авч үзэх юм бол Японоос болохоор юу далаа руу тэгсэн далаа нөгөө бүтээл нэг их хөө ашиглаж нөгөө тоноод өөрсдөө хэрэглэхэд юу болсон. Тэгээд энэ өөрсдөө хөгжүүлээд тэрийгээ мэдээд өөрсдөө хөгжүүлээд далаа бүтээл хөгжүүлээд нөгөө уусаа ашигласан. Тэгэхээр Японоос болохоор юу усаас тусгаарлагдсан нөгөө байдаг болохоор нөгөө байдаг болохоор нөгөө Yes, одоо энэ бүх жагч оруулаад яг автаад За Катар улсын шинээр одоо ажил хийж байгаа улсын шалтгаан юу вэ? Тийм ээ. Хүчин зүйл нь юу вэ? Түүхэн талаасаа, газар зүйн талаасаа. Катар улсын болохоор далайд гарцсан тийм чиглэл дулаан урамсгалтай байна. Газар зүйн байдлаас нөлөөлсөн хүчин зүйл нь болохоор одоо чиглэл дулаан урамсгалтай аж ахуйн янз бүрийн дотоод нийт бүтээгдэхүүн нэг хүн баг дотоод нийт бүтээгдэхүүний тооныг тэгээд баян улстай авч чадсан. Мөн одоо далайгаас суг болборлдог. Одоо ч гэсэн олборлсон байгаа энэ бас нөлөөлсөн. За маш сайн байна. Айдны өчигдөр Катар улс маань газар нутаг багтаа Гуам цөлдөө гэж тийм ээ. Наадаас надад газар бас танаа улсын давуу тал болсон тийм үү? За гонхороо шаан болсон. Дотоод зөрчил нь одоо хурц үедээ шийдсэн тэгээд нөгөө өдөр тэгсэн болохоор алга тавцсан тэгээд жирийн ритм маш ядуу байлтай дүүжээс энэ бас одоо хүчингүү биш одоо нэм бороо бас хамаардаг. За маш сайн. За танаа хоёр баг индээс асуусан оноо зөвлөөр аваа. Ганасас. Яг осоосоо тийм ээ. Дараа. За өөрөөсөө нэ. Баалзэр. манай чуулгаараа ингээд таушмаас зүгээр шишин авч тэгээд таушмаас аваад хичээн гэсэн. За маш сайн байна. За Монголын одоо хөрийн өдөржин зүйлс бол газар нутаг томтой гэж тийм үү? Месикон цөлтөн одоо хөгжгөө аваад шалтгаан юмаа гэж харж байна тийм үү? Арай манайх одоо гурван мөчтэй аяг одоо Монгол сурч байгаа гэж тийм ээ? За тэгээс ач юу байна? Тэгэхээр өнөөдөр бүгдээ Улсны дэлхийн улс орнуудын хөгжил хүчин төсөлтөд яах вэ? Судалснаар яах вэ? Дэлхийн улс орнуудын хөгжил түүхэн байдлаасаа юу нөлөөлж, газар зүйн байдлаасаа хэрхэн нөлөөлж тийм ээ? За дээрээс нь тухайн улс орны улс төр нийгэм дэсгийн шалтгаан юу гэж судалж ярьж байна тийм үү? За тэгэхээр бүгдээ одоо энэ тухайн дөрвөн улсын төсөөтэй болон ялгаатай зүйлийг яах вэ? Нэг өөрчлөсөн цаас байгаа тийм ийм цаасан дээр өдөр бичгийн дөрөв улсын хаа. За энэ дөрөв улсын дөрөв төсөөтэй зүйл нь ийм байна. Ялгаатай зүйлс нь юм. Тэгээ бүх зүйл яг одоо бүх шиг товчхон бичээд энэ ч яг наах юм байна шүү. За
Ядгатай ба Гайна шар цааснаа байсан нэгдүгээр ойлгож бүр өөр дөрөв магаас дөрөв өрөөгөө заастаа. За хоёрдугаар катарас. За катарас. Хоолосор ядгаад төлөвлөв. За. За дараа гуравдугаар ганас. За. За ганас. Vamos. За багт байрны за дөрөв улсын тийм дөрөв улсын ахад төсөөлөл машин уншиж байгаа. За нэг төр гоё Япон улсын. За бүгд өдөртөгчтэй гэж. За зөв. За бүгд өдөртөгчтэй засаглалтай тийм үү? За түүхэн бараг бодлохоор яг бүх улсууд түүхэн бараг бодлохоор байна тийм ээ? За энэ хэлсэн байна. За дараа бүгд өөрийн гэсэн соёлтой гэдгийг баг яах вэ? Төсөөлөл өдөр олсон байна. За бидний баг нэгдүгээр ягаад зөвлөн хүн өөр амьсгал хөгжил даваад гацтай гарцгүйгээр мөн босрлоор яах вэ? Ялгаатай байж чинь тийм үү? За дараа хоёрдугаар буюу Катар улс. За бүр тусгай бүтсэн улсууд байна тийм үү? За энэ жилийн орсон зөв. За авсан юм тийм ээ? За дараа за энэ чинь өмнөд бидний ялгаатай байна хөгжил. За мөн гадар зүүн байгаад засангал дотоодын бүтээгдэхүүний хэмжээ бид нар бас өөр байна гэж харсан тийм ээ. За энэ зөв. Бас сайн. За дараа доктор Ганус тийм ээ. Ганус. За төсөөд зөвлөн Ганус төсөөд зөвлөн бүгд нэг даасан тусгаар төсөөс олсон гэж байна. За тийм. За дараа ягаад зөвлөн за хүн газар нутаг байгалийн нөөц баялаг өөр амьсгал ажил үйлдвэрчдэрээ дөрөвдөр Монгол улс за газар зүйн байрлал дотоодын бүтээгдэхүүн байгалийн нөөц хөрөнгө тоогороо дөрвөөс ялгаатай үзсэн байна. Төсөөд зөвлөн бүгд нэгдсэн улсыг авах гишүүн улс гэдгийг хэлсэн байна. За тэр тухайн үйлчлүүлсэн аяаргээд бас орсон. За гол улстай орсон юм яа тийм ээ.
За дараа авсан одоо өгөөд дээр бид өгөөдрөө захаж уншиж өгөх юм байна. Ослоо. За нэгдүгээр Япон улс хичнээн одоо үгийг авсан. Хөгжил гэсэн тавуур маань авсан бол энэ бүгдийг нийлүүлээд хөгжил нөлөөлөх хөгжил үүснэ газар зүйн байдлаар түүхэн байх юм аа гэсэн үг. За баяр. хөгжил нөлөөлөх тэгээд юу нэгэн болон улс төрийн шалтгаан хүчин зүйлсийн агуулгыг авсан. За тэгээд энэ үргэлж зохион хөгжил нөлөөлөх хүчин зүйлсийн түүхэн байх нэгэн болон улс төрийн шалтгаан юм аа. За баяр. Гурав. Ган усын хөгжил түүхэн байдал газар байдлаар нийгэм болон улс төрийн шалтгаан нөлөөлсөн. Түүхэн байдал тэгээд юу газар байдлаар нийгэм болон улс төрийн шалтгаан нөлөөлсөн. За баяр. За түргээр нийгэм болон улс төрийн шалтгаан газар зүйн байдлаар хүчин зүйлс түүхэн байдал зураг. Тэгээд Монгол улсын хөгжлийн хүчин зүйлс түүхэн байдал газар зүйн байдал нийгэм болон улс төрийн шалтгаан юм аа. шалтгаан юм аа гэсэн үг нэ. За баяр. Тэгвэл сайн өгүүлбэр ойлгомжтой байна тийм үү? Хамгийн сайн оролцсон багууд нь онц баяр. Наасараа мандуу. Ганс нөө. Оролцоо хийсэн багшаа. Гурван тэнцсэн үү? За. Таатаа уулзсан шүү дээ. Таатаа уулзсан байх юм аа. За энэ гурван тэнцснээр дараагийн хичээлээр хичээл үргэлжлэх юм байна. Цаашдаа үргэлжлүүлсэн шүү. За тэр гэрийн даалгавар авч өгдөө. Энэ хөгжил хүчин зүйлс яах вэ? Хүчин зүйлсийг тэмдэглэж ирэх юм байна. Яг өнөөдөр түүхэн байл, газар зүйн байл, нийгэм улс төрийн шалтгаан гэсэн жишээж аваад гурван утгаар гэж аваа. Ихтэй хоорондоо ярилцаад асуулт байна шүү. За тэрний бүгдээр өнөөдрийн хичээлээс хоёр сайн болсон одоо нэг зүйлсийг мөн цааш анхаарах ёстой юм сануулж аваад нэг зүйлсийг яах вэ? Энэ дээр хоёр нэг хүссэн заасан дээр тэмдэглэх юм аа графикаа мөн. Энэ давтар тэмдэглэх юм. За хэдэн санаа байж байна? Нэг хэсгээр. Мөн энэ өнөөдрөөс сайн болсон зүйлийг хичнээн хэдэн зүйл байж болно тийм ээ? Энэ дээр бичиж шүү. За. Өнөөдрөөс бүгдээрээ хоёр сайн болсон нэг зүйлийг мөн цааш анхаарал нэг зүйлийг энэ хоёр нэг хэсгсэн цаас ингээд чи тэмдэглэх юм байна шүү. За. Тэгэхээр нэг хоёр сайн болсон хоёр зүйл бичих юм тийм ээ баг. За давцаж байж болно. Багууд тусдаа бичих шүү. За. Та тийм одоо энэ наагаад суух юм байна шүү дээ. Хоёр сайн болсон нэг зүйлийг хоёр зүйлийг тийм үү? За, мөн таараа.